Эхний оролцогч шиг тайснаа өгөх бэлэн болсон байна. Хоёрын дугаартыг дамгис болон надад өгөөгүй. Ховын дугаар 79 жаргалын хулан. Намайг зүуд минь чамд унсууж харагцаар байх ёо. Надад өгөөгүй хайр чинь миний болоосон. Дутуухан ширсэн бороши нулимсаа чамаар алчууж нурлын гэгэн зүудтэйгээ чамаагаа хүлээсээр байх уу. Hurtmen чи сонсож би чамайгаа харилсан хിവэрэ байна ганцаараа би олон чудаа үлцүүлээ Хэрмиг хадохан анхных шигэ арухан хിവэрэ байна эргэж бодох турцамжгүй энэ хэрийг юун би харамлаа намайг зүуд минь чамд унсууж аргацаар байх ёо надад өгөөгүй хайр чинь минийх болоосон дутуухан ширсэн бороши нулимсаа чамаар алчууж нурлын гэгэн зүудтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу. Мартах гэж бодоогүй минийх шиг хайртай чимийн уучрах болов магадгүй намайг чи маргашихаа болон дурасай намайг зүуд минь чамд унсууж аргацаар байх ёо надад өгөөгүй хайр чинь минийх болоосон дутуухан ширсэн бороши нулимсаа чамаар алчууж нурлын гэгэн зүудтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу намайг зүуд минь чамд унсууж аргацаар байх ёо надад өгөөгүй хайр чинь минийх болоосон дутуухан ширсэн бороши нулимсаа чамаар алчууж нурлын гэгэн зүудтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу чамайгаа хүлээсээр байх уу.
Баярлалаа. Их үзэгчтэй өвгийн дугаар тэг дадан гис. Хулан. Монгол Улсын филармоны гоцон дуучин, жаз дуучин Хулангийн дуулан хөргөссөн надад өгөөгүй хайр жүжигийн дуу. Надад өгөөгүй хайр хэмэх маш сайхан уран бүтээлийг дууллаа. Энэ дуу хэнийгэн зориулв. Нөгөө Энийг асах хүсэлтэй байлаа. Мэдэгдчихийн зориулаа. За харин яг одоо шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Шүүгч чи. Тий, харин юус яг хинт ч зориулаа гэж мэдэгдчихээн. Өө зүгээр сайхан дууллаа. Мэдрэмж багхгүй. Шүүгч Сарна. Уг нь бол өнгө мөнгөний хувьд их цэвэрхэн дуулсан. Яг нь жоохон нюанстай дуулсан. Яг тэр нэг гоё нарийн энэ чинь нэг үг мөгнийх гоё тийм нандин үгтэй шүү дээ, тэ. Монголоор дуулж байгаа юм чи бүр л гоё үгээ илүү гоё мэдэрч дуулвал, тэ. Тэр гоё нэг нандин тэр хэсгүүдийг жоохон заавал ингэж бүтэн болгоод бүгдийн чанар болох уу эсвэл зарим хэсэгтэр чи бүр ингээ амар гоё нандин болгоод дуулах тийм боломжууд зөндөө байсан. Ерөнхийдөө дайггүй жоохон тийм нэг бүр торгон мэдрэмжний нэг тиймэрхүү жоохон байсан шүү. За. баярлаа. Баярлалаа. Шүүгч Жан таны сэтгэлийг сонсъё. General, it's okay. Even if I don't understand fully Mongolian, this song gave me sadness. So I think you can pass to the people who are listening to you what you are feeling. So to me it was good. Ерөнхийдөө дуучин дагчгүй байсан гэж юм те. Өнгийн би өөрөө бүгдийн сайн ойлгохгүй боловч надад тийм нэг юм уйтгартай юм шиг тийм одоо юу мэдэрсэн гэнэ чамаас те. Тэгээд хүнд яг энэ юугаа одоо ингээ хүмүүст чи бас өөрөөрөө дамжуулж чинь дууныхаа утга санааг мэдээж дуугаараа гаргах хэрэгтэй те. Ерөнхийдөө надад бол таалагдсан гэж. Баярлаа. Шүүгч Долгион таны сэтгэлийг. Хулан Суйси багш юм бэлээ. Пагамд болов. Багнд болон дээ. Ерөнхийдөө нөгөө нэг юм өнгө одоо юуны хувьд бол ямар ч өөсөө болох тэр талаар одоо юм сургалт байдаг нь мэдэгдэв байгаа. Нюанс байхгүй тийм. Ер нь манай энэ Монгол дууны тэмцээн концертмейстерийг сайн тоглох юм. Нэг тийм роман сэлбрээр л явах болтой юм энэ үдэш тийм үү? Бүх дуунууд нэг л гүйлгүүтэй. Хин нэг нь ирж биднийг аврах байлгүүтэй. Аврах байлгүй наа тий. Тэгэхдээ энэ бол буруу юм биш. Буруу юм биш шүү тий. Зүгээр энэ жанр бол бүр хэцүү тэгж ярих юм бол хэцүү шүү. За тэгээд нөгөө юу дууныхаа тэмцээнд сайн бэлдэрээ одоо нөгөө хариуцлагатай юмуд байгаа шүү дээ. Одоо Beatles-ийн дуу гэж байж чинь бид нар чинь бас хар дансаа хөдөлсөн сууж байгаа шүү дээ. Гэхдээ энэ нөгөө нэг сунгаа монгол дээр одоо яасан мод болд юм бэ ч одоо гэдэг ийм юмуд бас байдгийг шүү. Зүгээр зөвхөн хулн нэг тийм занал хийлээд байгаа юм биш. Сануулж байгаа шүү дээ. Усад оролцогч нар Та бүгдийн занал хийчихлээ шүү дээ. Одоо араас нь энэ үг бүгдээр чинь хамаатай шүү гэдэг хэлчихэл тэгээд занал хийлэл боллоо шүү дээ. за тийм л байна. Баярлаа. Баярлалаа. Баяр хүргэе. Хулан байлаа. За хулан амьдаагийнхаа дууг дуулаад гараад ирлээ. Дууны сонголтыг ер нь яагаад ингэж хийсэн бэ? Дуулах дуртай дуу юу? Эсвэл сонсох дуртай дуу юу? Өмнө дуулж ямар нэг тэмцээнд оролцож байв уу? Ер нь дуулах дуртай дуу. Тий. Энэ ер нь байнга дуулж исэн үү? Ер нь байнгын бэлтгэлтэй байсан уу? Тэг ер нь өмнө нэлээд дуулж ирсэн. Тэгээ нөгөө дөрөвдүгээр шатанд айгүй анхаарлаа дуулсан. Тэгээ Монгол дуугаа бэлдээрэй гэсэн чинь нэг шатандаа явсан болохоор нэг сайн бэлдэж чадаагүй байж байгаа. За өнөөдөр энийг л Одоо жишээ нь бид нэр Монгол дуу дуулж байгаа учраас юу гэдгийг гадаад дууг бодвол илүү их Монгол хүнд хүргэж дуулж байгаа учраас илүү их сэтгэлтэй, илүү их сэтгэлийн тэнштэй дуулах хэрэгтэй юм болов гэж тэ. Тэгэхээр хулан маань бол сайхан гэр бүлтэй. Тэгэхээр надад өгөөгүй хайр хэр амьдралаас жоохон холдоо авчих шиг боллоо тийм ээ. тэгээд энэ дуу хүн зориулж уусан гэхэлэр үгүй гэдэг. Ямар нөхөртэй гэлтэн шүү дээ. Тийм байна. Жиш хүчтэйсэн. Тийм байна. Хүн зориулж дуулаагүй байна. Мэдэгдчихээн гэдэг. Энэ дуу хэнийгэн зориулв. Тий, харин юус яг хинт ч зориулаа гэж мэдэгдчихээн. Өө зүгээр сайхан дууллаа. За тэгээд одоо бол энэ бол тэмцээн дундах тэмцээн, хилээрээ дуулъя гэдэг тэмцээн байгаа. Шилдэг 20 оролцогчоос маань нэг нь яалагч болно тийм ээ. Тэгэхээр энэ бол бас та бүхний хувьд дараагийнхаа шатанд бэлтгэх бас баг зэрэг сорилт болсон байх гэж бодож байна. Дараагийнхаа шатанд 6 сарын 1-нд амжилт хүсье. Баярлаа.
Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтийн хөгжмийн зохиолч Балхачавын аялгау, Соёмбын шүлэг, Надад өгөөгүй хайр жүжигийн дууг тайзнаа амьлуулан дуулсан үзэсгэлэнтэй оролцогч хулан, дууны үг болон их шиг болгон маш их цэнтэй гэдгийг мэдрүүлж чадлаа. Дууг зөвхөн дуулдаггүй юм, дууг амьдруулдаг юм гэдгийг гайхалтайгаар харуулж чадсан ховийн дугаар тэг 79 холондоо амжилт хүсье.